Дархлалын холбол хомсдолтой 12 иргэн эмчийн хяналтаас зугтаж эмчилгээнд зогссон тухай эрүүл мэндийн сайд чин бүрэн мэдээлсэн. За эдгээр иргэний хамгийн багадаа 4 сар, ихтэй 7 жил эмчилгээ хийлгээгүй байна. Тэгвэл иргэд эхнээсээ холбогдож эмчилгээг хийлгэж эхэлсэн байна. Хүний дархлал хомсдлын вирус буюу доохтой хэрний эмчилгээнд хамрагдахгүй байгаа иргэдийн хувийн мэдээллийг халдвар төвчин сурлалын үндэсний төвөөс нууцлж байгаа юм а. Учир нь энгийн нэгэн өвчтөн биш тул гэрт нь очиж сураглах боломжгүй. Энэ нь иргэний хувийн мэдээлэл задрах эрсдэл дагуулдаг. Мөн эдгээр иргэн халдвар тарааж байгаа эсэх талаар мэдээлэл байхгүй байгаа юм. Иймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас хууль зүйн дотоод хэргийн яам, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгийг эрүүл мэндийн яамнаас байгуулсан юм. Эдгээр 12 хүн иргэнгүүтээ алга болсон хүмүүс бол биш ээ. Эмчилгээндээ байсан зарим нь ингээд тодорхой хугацаанд нөгөө хүмүүс маань одоо байсан утасны дугаар нь солигдсон ч юм уу те биднэрт одоо байгаа хаягн дээр байхгүй байгаа ч юм уу ийм л нөхцөл байдал үүсчихэд байгаа юм. Тэрнээс бол яг энэ сүүлийн богино хугацаанд гарцсан ч юм уу ийм тохиолдол бол биш юм байна. Хүн бол гар ус зурцсан хариуцлагаа өөрчилж байгаа. Ухамсартай агаар одоо өөрө гар ус зураад явцсан байж байгаа. Тэгэхээр аль болохоор тусламж үйлчилгээнд хамрагдаач, ирээч те бид нар энэ ч эмчүүнд хангаргаар өгсөн тухайн хүмүүсийн нууцлыг мэдээллийн нарийн хэмжээнд бол өгөөгүй. Бид нар өгдөггүй. Тэгэхээр ямар ч хүчтэй хүний нууц, хувь хүний нууцыг хадгалах хуулийн дагуу гэдэг хамгаалагтай явж байгаа гэж. Монгол улсад бүртгэгдсэн доохын халдварын 99.7% нь бэлгийн замаар дамжин халдварлсан байдаг. Хэрвээ халдвартаа гэдгийг мэдсээрэж халдвар тараасан бол эрүүгийн хуулийн дагуу 2-5 жил хорих хуулийн зохицуулалт үйлчилж байна. Хүний дархлал хомсдлын вирус буюу доох нь эмчилгээтэй архаг халдвар төвчин. Халдвартай иргэн эмээ тогтмол ууж эмчилгээ хийлгэснээр вирус идэвхгүй болж энгийн хүний нэгэн адил амьдрах боломжтой. Харин эмчилгээг дасалснаар эмийн үйлчлэл буурч вирус иргэн идэвчиж эмэн дасалтай болдог байна.